орой мэндүргээ өөр өнцөг хэлцүүлгийн шинэ дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. За бидний энэ удаагийн сонгож авсан сэдэв бол удахгүй болох гэж байгаа сонгуультай холбоотойгоор хуурамч мэдээлэл гэж одоо юу хэлээд байгаа юм? Ямар хор хөнөөлтэй юм? Бидний сонгогчдод ямар үр дагаврыг дагуулж болзошгүй юм? Таньж болдог юм уу гэсэн энэ сэдвийг онцолж байгаа. Манай студид өнөөдөр ажиллаж байгаа зочдын мэдээлэлд анхаарлаа хандуулна. Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал социологч Инх Бадрал, хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүн Ариун Бэлэг, сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төвийн тэргүүн Дулам Хорлоо, сонгуулийн ерөнхий орооны мэдээлэл судалгаа сургуулийн төвийн анхлах референт Нэм Сүрэн, хуурамч мэдээллийн эсрэг факт чек хэмээнийг үүсгэн байгуулагч Тамир нар оролцож байна. За, ийм бүтцтэйгээр энэ удаагийн хэлцүүлгийг нээж байна. Урилга хүлээн авч ирсэнд их баярлалаа. Орой минь төргий. За, эхний асуултыг би Дулам Хорлоогоос тавьсан юм аа. Бид нарт ийм кейс хийж өгөөч. Хүмүүс нөгөө жишээн дээр хэрэг ойлгодог тий. Хуурамч мэдээлэх нь их хол юм шиг санагдаа тий. Би хуурамч мэдээ шеэрмэр хийдгүүдээ гэж зарим бодож ш магадгүй. Гэтэл ингээд өөрөө мэдхгүй автод орсон заримдаа шеэрлсэн түгээцэн явж идэг. Оролцогч нь болцсон явж идэг. Одоо сонголтонд гэдэг юм уу, сонгуульд гэдэг юм уу, нүрлүүлж болзошгүйч гэдэг юм уу, их олон хүмүүсийн мэддэг кейс байвал манай үзэгчдэд хэлж өгч бид их хурдан мартчихдаг тийм. Яг хоо сонирхолтой кейсүүд байж магадгүй гэдэг байсан 2 жишээ дуртад ирсэн. Тэгээд энэ жилийн хувьд химэл аюу хааны хэрэглээ бол ялангуяа манай сонгууль руу ороод ирсэн. Эхэлсэн ажиглагдаад эхэлж байна. Яг тодорхой кейс рүү орохоос өмнө яг хуурамч мэдээлэл гээд үзэхлээр бид нар хэтэрхий өргөн агуулгараас үзээд ах шиг байна. Фейк ньюс гэж яриад байдаг тийм. Гэтэл одоо фейк ньюс гээд хуурамч мэдээ гээд үзэх юм бол мэдээ гэдэг өөрөө онлынхаа хувьд худлаа байх боломжгүй зүйл. Тэгэхээр бид нар бол хуурамч мэдээлэл гэдэг үгийг ерөнхийдөө ашигладаг. Хуурамч мэдээлэл дотроос 3 төрөл байгаа даа. Зүгээр санамсаргүйгээр ташаарч андуурч хуваалцсан тийм. Үнэхээр хүнд хэрэгтэй гэж магадгүй гээд тухайн мэдээллийг түгээж байгаа этгээд хин нэгэнд одоо хор хөнөөл учруулъя гэж зорихгүйгээр түгээж байгаа бол түүний ташаа мэдээлэл. Худлаа гэдгийг мэдж байгаа ч гэсэн зарим тохиолдолд яг Монгол түгээмэл ажиглагчдын нэг хэлбэр бол хошин шогийн мэдрэмжтэй гэрч гэдэг юм а тийм. Түгээж байгаа худлаа гэдгийг мэдээд түгээж байгаа бол тэрийг бид нэрийн хуурамч мэдээлэл гэдэг утгаар ашиглаж байгаа. Сүүлд яг одоо юу гэдэг яг энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс хоорондоо ингээд тодорхойлолт дээр бас тодорхой хэмжээнд санал нэгдээд тогтсон зүйл нь бол malinformation буюу одоо тухайн мэдээлэл нь худлаа гэхдээ бас өмнөний холцтой байж болно. Гэхдээ бусдад хор хохирол учруулах зорилгоор түгээж байгаа бол түүнийг хортой мэдээлэл гэж malinformation гэж бид нар үзээд байгаа. Тэгээд яг өнөөдрийн миний бэлзээ 2 жишээ бол disinformation буюу хуурамч мэдээлэл, хортой мэдээлэл хоёрын одоо голоор гэх юм уу төрлийн мэдээлэлүүд байх болов уу гэж харж байна. За сүүлийн үеийн мэдээлэлүүд гэх юм бол 4 сарын 26-нд сар орчмын өмнө гэсэн үг шүү дээ тийм. Өдөр тутмын нэг сонинд одоо нэг экспертийн эдийн засагч хүний нэг ярилцлага гарсан. Тэр маань бол одоо нэг гурилын импорттой холбоотой одоо Оросуудад илүү боломж олгох гэж байна гэсэн агуулга бүхий тийм ярилцлага байсан. Тэгээ тэр ярилцлага бол эдийн засагч дүлгөөн гэдэг хүнтэйгээс ярилцлага. Ярилцлагыг бид нар зургаар эхлээд хаагаад үзэхэд бол Shutterstock гэдэг нэг өнгөө зураг татдаг платформ мэдэн шүү дээ. Зарим зургийн хувьд бол төлбөртэйгээр яг энэ эдийн засагч дүлгөөний зураг бол одоо оффист ажиллаа хийж байгаа Аз эрэгтэй гэдэг тодорхойлолттой янз бүрийн үнцэг булангаас авсан одоо зураг байсан. Тэгээд тухайн хүн бол яг тэр одоо сонин дээр нийтлэгдсэн хувцастайгаа нүдний шилтэйгээ гэдэг юм уу те сууж исэн. Тэгэхээр энэгээр бол бид нар тухайн одоо өдөр тутмын сонин дээр нийтлэгдсэн ярилцлагын маань гол зочин маань худлаа зураг байсан юм байна гэдгийг бол харчиж байгаа. Гэхдээ шууд хардаж бас болохгүй те тухайн хүн нь юу гэдгийг зураг авахлахаас татгалцсан байж байгаад ч юм уу ингээд ямар нэгэн байдлаар мэрэгжлийн алдаа гаргаад зургийг одоо татаад оруулсан байж болно. Агуулгаар нь аваад үзэхлээр агуулгыг бид нар бас хайлт хийгээд одоо ижил төстэй хэвлэлүүдэд гарсан ярилцлагуудаар утга агуулгаар нь хаагаад үзсэн чинь нэг хэдэн сарын өмнө цементийн импорттой холбоотой өөр экспертийн яг бодит ярилцлагыг угаах байдлаар цемент гэдэг үгийг тухайлах юм бол гурил гэдэг үгээр орлуулад гаргасан тийм ярилцлага байсан. Тэгэхээр үгээр бол тухайн ярилцлага маань бол зохиомл ярилцлага юм а гэдэг нь харагдаж байгаа тийм. За энэ дээр бол би нэрийн дурдчихъя гэж бодож байна. Яагаад гэхээр Монголын цорын ганц доол нийтийн учраас Монголын үндэсний телевизээр гарсан бас нэг нэвтрүүлэг байгаа. Тухайн нэвтрүүлгийн 45-аас 57 дахь секунд дээр гадны одоо судлаачийн 12 секундын яриа өгдөг. Судлаач Майкл О'Коннор гэдэг нэртэй. За тухайн судлаачийн зургийг бас бид нэр хайгаад үзэхэд бол за видеог нь хайгаад үзэхэд бол VDIO гэдэг химэл аюу хаан одоо ухааны платформ дээр үйлдвэрлэсэн гэх юм уу те. Тэгээд тухайн платформ нь бол мэдээж яг химэл аюу хааныг эерэг байдлаар ашиглаж байгаа тохиолдлууд бол зөндөө байгаа те. Тэгэхээр химэл дүрээр одоо тухайн бүтээгдэхүүнийг химэл аюу хаанаар бүтээсэн гэдгийг маш тодорхой илэрхийлж агаад бусдыг
хуурч төөрөгдүүлэх зорилгогүйгээр ашиглагддаг маш олон төрүүд байдаг. Тэгэхээр бүр нэр онооцсон Devon Donovan гэдэг гэх мэтчлэн ингээд нэртэйгээр тухайн одоо хүний яг тэр хар бэкграундтай энэ зураг нэж. Тэгээ бүр анзаараад харах юм бол жоохон одоо хэрсэн үзэгчид маань анзаараад харах юм бол уг нь бол гадаад экспертийн яриаг монгол хэл рүү орчуулад одоо ингээд дуу оруулах хийдэг шүү дээ. Тэгэхээр амны харьцаг бол зөрчиж тарна. Тэ ягаад тэр тухайн хүмүүс маань одоо гадаад хэлээр ярьж байгаа. Тэгэхээр яг үзэгчид маань хэрэв анзаараад тэр 12 секунд яриаг харах юм бол амны харьцаг яг монгол хэлээр хөдөлж авах жишээ нэ. Тэ гих мэтчлэн ингээд барьж авах боломжтой сэжүүрүүд бас байдаг. Тэгэхээр тухайн ярилт одоо нэвтрүүлэг дээр цаг гарны нэвтрүүлэг байсан баха. Ашигласан энэ 12 секундын яриа нь өөрөө тухайн нэвтрүүлэгт ер нь бүхэлд нийтэх ёстой юм уу, итгэх ёсгүй юм уу? Яагаад ийм агуулга ингээ гарсан бэ гэдэг зүйлд эргэлзэхээс өөр аргагүй байдал төрөж байгаа. Яг тоочны 2 жишээ болцоодол. За, найруулагч хоёулынгийнх нь нөгөө бэлдсэн Fact Check Mongolia дээр гарсан тогтгосурын даргын Fact Check хийсэн жишээг өгчөөрэй. За, энэ ингээд харж байгаа. Тэр дэлгэц хянах дээр гарч байгаа юм. Монгол улсад 1.5 сая хуурамч Facebook хаяг байна гэдгийг Fact Check Mongolia баримтыг нь ихтэлсэн байгаа нэ Тамира. Энэ бол одоо төрийн өндөр албан тушаалтан иргэдийнхээ эсрэг хуурамч мэдээтэй холбоотой юм ярихдаа хуурамчтай баримтыг ашиглчихсан байгаа байхгүй юу? Мэдээд ашигласан уу, мдээгүй ашигласан уу те? Энэ тухай одоо ярьж өгч. Эдгээр чи одоо өөрсдөө хуйлдахдаа бид нарыг гүтгэлээ гэж одоо сэтгүүлчдийн хамгийн их одоо ад шоу үздэг хүмүүс атлаа хариуцлагатай энэ дээр өөрсдөө буцаагаад юм буруу зүрх юм яриад идэг нь ганц жишээ нь шүү дээ те. Тийм энэ санжин л да яг одоо энэ цагаан борчинд ерөнхийдөө иргэдийг буруутгах хандлагатай нэг өнгө ёстой ярианы агуулга дээр ашигласан тоо баримт. Тэгээд 1.5 сая билүү хурамч одоо аккаунт байгаа гэд хэлээд. Тэгээ энийг бид нар хамгийн гол нь бид нар одоо яг энэ хурамч мэдээлэлтэй одоо тэмцэх яг энэ дээр ингээ ажиллаж байгаа хүмүүсийн хувьд энэ ч айгу сонирхолтой тоо бид нарт айгу хэрэгтэй тоо эхлээд тэгээ эн чин төрийн өндөр албан тушаал ашиж байгаа их хурлын гишүүн. Тэгээ бид нар энийг нэгтлэх гад. Тэгээ холбоотой байгаа одоо нөгөө харилцаа холбооны зохицуулах хороо за тэгээ байж болох ерөн байгууллагууд дээр явсан харамсалтай нь ерөөсө батлагдаагүй. Тэгээд энэ манайд яг хөтэ одоо сүүлд тоогоор хэд байна 2.78 сая хэрэглэгч гэж ярьдаг байсан. Тэгээд эн чинь одоо баг талаас их нь хуурамч гэдэг чинь одоо бас сонио ойлголт байхгүй тий. Тэгэхээр одоо энэ яг чуулган дээр жишээлбэл гişүүд одоо ингээд хариуцлага хүлээхгүй ингээд янз бүрийн юмнууд ярьдаг. Энэ дээр хамгийн гол нь бид нар нэг 20 уршигтай иймэрхүү одоо сэвэлтэх юм уу, иймэрхүү юм хүчтэй тоо баримтд дурдаад тэндээсээ нэг юм айдас ч юм уу юу чи нэг юм ингээд үүсгээд тэгээд тэрнийхээ араас магадгүй ямар нэгэн одоо хууль батлуулдаг ч гэдэг юм уу. Хязгаарлагч гэдэг юм уу. Бид нар ганцхан жилийн өмнө сошиал орчинд хүний эрхийг хамгаалах нэртэйгээр маш аимшигтай заалтуудтай яг тодорхой бүр жишээтэй бид нар тулж ирсэн те. Тэгээд тэр ч гэсэн би одоо ер нь тэр ч гэсэн энэ ард яваад байх шиг байсан тухайн үед. Тэгэхээр энэ чинь зоригтой бид нар тэгэхээр энэ мэдээллийг ер нь ингээд хүлээж авах та иргэд зүгээр ингээд хүлээж авдаг цаг хугацаанд өнгөрчөөд байгаа. Бид нар өмнө нь бол ингээд телевизээр ч юм уу эсвэл сонин дээр явж байгаа мэдээлэл бол үнэн байх ёстой гэсэн юм бат итгэл үнэмшилтэйгээр одоо ханддаг болоо шүү дээ. Бүр хандсан тийм тархиа уулгасан тийм үеийнхэн дийлэнх шүү дээ. Одоо яг нийгэмд байгаа хүмүүс чинь. Тэгэхээр одоо бол тийм цаг биш болцсон гэдгийг айгуу тод жишээ. Тэгээд яг хөө иймэрхүү мэдээллийг ингээд жирийн иргэд бол өөрсдөө нэгтэлж чадахгүй нэгтлэх боломжгүй одоо тэр чинь хаанаас яаж асуух юм гэдэг. Тэгэхээр одоо жишээлбэл бид нар ингээд нэгтлээд ингээд гаргаж байгаа. Тэгэхээр иймэрхүү мэдээллүүдээр иргэд одооноос хойшихын нийгэмд бол нэлээд соргог хандхаас аргагүй. Арай минь түргийн яригч. Одоо ингээд хэвлэл суурьтай хүмүүсээс төрүүлжсэн одоо яагаад энэ хортой хуурамч мэдээллийг бид нар барьж аваад ярих болчих. Одоо сонгуулиар энэ төрлийн мэдээлэл хамгийн идэвхждэг. Бүүсгэлж байгаа зараад нэгнийг харлуулдаг, худлаа мэдээ цацдаг. Энэ хуурамч мэдээллийн дийлэнхийн ер нь хин цацтай гэж асуух гэдэг байна. Харьцангуй нөгөө хэвлэл мэдээлэл гэж бас ч гэж нэг бас хуйлтай болсон болоогүй бас редакцтай бол бас арай өөр байгаад байдаг тий. Дийлэх гээд аваад үзвэл сонгуулийн үеийн хуурамч мэдээллийн их сурвалж нь хаанах юм бид юм бэ? Яг сонгуулийн үеийн гэж биш. Оксфорд дээрээс мха хийсэн судалгаагаар ер нь нийт худал мэдээллийн 20%-ийг л айгүй олон дагагчтай инфлюенсерууд гаргадаг. Үлдснийг нь бол одоо нөгөө хувь хүмүүс буюу одоо энэ худал мэдээлэл тардаг юм сүлжээ байдаг байх нь л да. Одоо би жишээлх юм бол нэг мэдээлэл гаргахад манай гэр бүлийнхэн одоо ариун билег айрын ширэлсэн юм чи энэ одоо үнэн л байж таараа гэж бодоод ингээд ширэлцдэг шиг юм те. Ингээд ах トゥ хамаатай саднаас найз нөхдөс гэж ингэж нөгөө түгдэг. Тэгэхээр хүн
би олон дагагчгүй юм чинь гэж боддог ч юм уу. Айлсгүй бол за энэ үнэн бэж магадгүй дээ гэж боддог ч юм уу. Тэгээ хувь хүмүүс өөрсдөө хариуцлагагүй хандж байгаагаас үүдэлтэйгээр хурамч мэдээлэл тархах нь айгүй өндөр хувьтай. Тэгэхээр би олон дагагчгүй юм чинь гэж бодох нь өөр айгүй өрөөсгөл. Сонгуулийн үеэр бол нөгөө хууль өөр хатуу учраас манай редакцууд бүгдээрээ зүгээр сэтгүүл зүйн бүтээл огт хийх боломжгүй болчихдог шүү дээ. Хэрвээ би сэтгүүл зүйн бүтээл хийгээд аль нэг нэр дэвшигчийн талаарх одоо болж бүтэхгүй мэдээллийг нь гаргаад ирэх юм бол нөгөө хүн чинь одоо хууль нөгөө шүүхийн байгууллагт хандаад одоо тэр телевизийг хаалгадаг, сайтуудыг хаалгадаг ийм асуудал байгаад байгаа шүү дээ. Одоо 20 саяар торгодог. Тэгэхээр энэс айгаад одоо яг нөгөө оргил үедээ одоо тэгж хаалгахгүй тулд редакцууд бол бүгдээрээ зөвхөн өгсөн мэдээллийг л тэр дагууд нь шууд ингээл дамжуулдаг. Өөр ямар ч сэтгүүл зүйн бүтээл хийхгүйгээр ажилладаг. Энэ сурчлагын хугацаа бол үндсэндээ ийм болж хувирдаг. Тэгэхээр редакцуудаас бол тэгж их одоо хуурамч мэдээлэл гарах нь юу л бол гэж би бодож байна. Нөгөөтэйгүр одоо редакцууд бас нөгөө ийм хариуцлагатай болоод байгаа шүү дээ. Дотоод журмуудыг би болгоцсон байгаад байгаа тий. Тэгэхээр би бол редакц бол харьцангуйгаагүй харин сошиал бол хэцүүлэх хэрэгтэй. Орой минь түрүү сонгуулийн ерхий орноос дараагийн асуултууд тодруулъя. Сошиал ер нь аюултай даа гэдгийг бид нэг жоох айгаал хэлээл нь штэ. Ер нь мэдрээд байна. Тэгэхээр энэ сошиал дахь хурамч мэдээлэлтэй сонгуулийн ерхий ороо тухайлбал одоо ямар хэлбэрээр ажиллах уу? 2020 онд бол тухайлбал хувь аккаунтуудын намынх нь Facebook хуудсуудыг баталгаажуулалт хийж авч ирсэн. Энэ жил сэтгүүлчдийг болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг баталгаажуулж авч ийн тэ гэдэг шиг энэ жил илүү энэ сошиал орчинд илүү одоо нэг шуурга үүсгэжгүй хүн шиг яаж ажиллая гэсэн одоо плантай энэ сонголт орж байна. Сонгуулийн ерөнхий орооны хувьд бол ерөнхийдөө хуулийн сурчлагатай холбоотой нөгөө сурчлага явуулах эрх бүхий этгээдүүд яаж явуулж байгаа гэдэг асуудал илүү төвлөрнө гэсэн үг. Тэгээд Мета компанитай манайх бас удаа дараагийн уулзалтуудыг хийж байна. Тэгээд энэ үйл ажиллагаанд бол хамгийн гол үүрэг гүйцэтгэх ажилтан байгууллага бол мэдээж харилцаа холбооны зохицуулах хороо байгаа. Тэгэхээр манайхаас одоо энэ талаар яаж ажиллах наривчилсан журмуудаа бол баталчихсан. За энийхээ дагуу ингээд сургалт мэдээллүүдээ бас өгөө явж байна. Одоо жишээл хэвлэлийн байгууллагад миний одоо санахаар 4-5 удаа ингээд янз бүрийн хэлбэрээр цуглуулж байна. Орон нутгатаас өгөө явж байна. Уулзалт мэдээллүүдийг өгч байна. Харилцаа холбооны газар ч гэсэн бас хэвлэлийн байгууллагуудыг цуглуулад энэ эрх хүрээнд хууль хэмжээнд ажиллана шүү гэдгийг бол сануулад бас явж байгаа тийм. Дараагийн асуултанд дуягаас энтэй холбогдож гарч ирээд байна л да. Метароо нөгөө нэг энэ одоо элтэд худлаа мэдээлцэж байна, намайг гүтгэж байна, харлуулж байна гэд гомдол өгөх юм бол одоо хязгаарлах тэр тухайн мэдээг нь харагдцыг бууруулах гэдэг юм арга хэмжээ авч болно гэдэг шүү дээ тий. Сонгуулийн ахар богино хугацаанд ийм үйлдэл хийх тухайлбал боломжтой юу? Нөгөө хүмүүстэйгээ очиж гар барьж сурчлагаагаа хийхдээ мантай байж хахад энэ намайг ингээд нөгөө бичиг өгөөд бичиг өгснөхийн дараа тэр мэдээ нь устдамж гэдэг юм удаан санагдаад байгаа байхгүй. Энэ дээр одоо тухайлбал элтэд ийм гүжир гүтгэлэг дээр яаж одоо метатай яаж хамтарч байгаа вэ? Метагийн хувьд бол одоо яг байгууллагын нэг төвчөнд танилцуулах хэрэгтэй юм тий. Сэтгэл зүйн наад зөвжлийн үүрэг төрийн бас байгууллага. Тэрний харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа Mongolian Fact Checking Center гэдэг баримт шалгах төв. Манай байгууллага Мета компани хөндлөнгийн баримт шалгах түнш гэдэг хөтөлбөр байдаг. Тэр хөтөлбөрт одоо аль биесээр хамтарч ажилладаг ийм байгууллага байгаа гэсэн үг. Яг одоогийн байдлаар бол тэр олон улсын баримт шалгагчдын сүлжээгээд олон улсын одоо 180 орчим байгууллагыг одоо игнэндээ нэгтгсэн яг ёс зүйн хэм хэмжээг нь одоо мөрдөж байгаа хэсгийг тогтмол нэгтэлж идэг байгууллага байдаг. Тэр байгууллагын гишүүнчлэлтэй байгууллагуудтай Мета компани ёс зүйн хувьд хүлээн зөвшөөрөх гэж байгаа байна гэж үзээд хамтарч ажилладаг гэсэн үг. Тэгэхээр яг Мета компанитай манай байгууллагын хамтарч байгаа тэр хөтөлбөрийн хүрээнд бол бичиг өгч гэдэг юм уу тийм процесс бол байхгүй. Манай байгууллагын зүгээс одоо с ижигтэй өндөр тархаж байгаа хор хөнөөлтөө гэж үзэж байгаа мэдээллүүдээ бид нар шалгаад одоо instantly тухайн тэр үедээ шалгаад дууссан гэж үзэж байгаа бол шууд одоо Мета платформ руугаа бид нар Facebook руугээ оруулаад тухайн мэдээллийн хор хохирлоос хамаарат үзэгдэлт буурдаг. За 3 сарын хугацаанд ч гэдэм үү те. За удаа дараа одоо Мета компани одоо Facebook-ийн community guideline-ыг зөрчсөн эсвэл одоо хуурамч ташаа мэдээллийг тэр нь иргэдэд олон нийтэд хор хөнөөлттэй тийм мэдээллийг түгээсэн гэж үзэх юм бол тодорхой хугацаанд тэр нь ингээд сунгагтаад явдаг ч юм уу. Тэгэхээр зөвхөн тухайн мэдээллийн үзэгдэлт буурахаас гадна тухайн мэдээллийг дахин одоо хортой мэдээлэл дахин түгээж байгаа зам төлөв бүхий сувгийн үзэгдэлт бас буурдаг, буст хийх боломж нь хаагддаг гэх мэтчлэнгээр устгах гэдэг асуудал бол харин манай үйл ажиллагааны хүрээнд бол байхгүй. Яг Мета компанитай Монгол улс бол хэд хэдэн суугаар хамтарч ажиллаж байгаа шүү. Миний ярьж чадах нь бол яг бидний хамтарч ажиллаж байгаа хөндлөнгийн баримт шалгах түнш гэдэг хөтөлбөр. Харилцаа холбооны зохицуулах хорон дээр бас ногоон сувг байдаг гэдэг мэдээлэл бол байгаа. Тухайн сувг яг яаж ажилладаг вэ гэдэг талаар мэдээлэл ер нь
жоохон бүрхөө гэж магадгүй. Миний хувьд бол бас байхгүй байна тий. Тэгэхээр яг бичиг өгөөт ч юм уу ингээ хүлээддэг тэр асуудал бол өөр суугаар байх. Бидний хувьд бол ямар нэгэн бичиг сачиг шаардлагагүй. Гэхдээ олон улсын баримт шалгагчдын сүлжээ байгууллагын гишүүн байгаагийн хувьд бид нам бус тэгш ижил тэгш зарчмаар бүх одоо улс төрийн нам хүчнүүдэд бол боломж олгож ажиллах ёстой. Тэр утгаараа бид 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулиар тухайлах юм бол нэр дэвшүүлж исэн 3 намд гурваланд нь та бүхэн одоо ямар нэгэн байдлаар танаа нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан ч юм уу те анхаарал татж байгаа мэдээлэл байгаа бол хамгийн дөрөв бид нар лөө хандаарай гэдэг тэр хүсэлтийг өгсөн боловч намуудын зүгээс харахаа яг түрүүний хэлсэн те нөгөө хүмүүстэйгээ уулзах гэж ядаж хахад гэдэг шиг тийм байдлаар бол тийм идэвхтэй байр суурьнаас бол хараахан бидэртэй хамтарч ажиллаагүй. Харин бидний хувьд бол тийм нөхцөлд илүүтэй нөгөө нэг өндөр хандлттай байгаа яалтчгүй нөгөө хяналтын самбар дээр гараад ирж байгаа мэдээллүүд дээр нэг бол төлрөөд ажиллаж исэн. Үгүй бол олон нийтийн сонгох хэрэг одоо юу гэдгийг санал авах байрны үлээч гэдэг юм уу тий санал авах байранд очих юм бол ковид авч гэдэг юм уу. Тэр зэрэг тэр мэд одоо мэдээллүүд дээр илүүтэй төлрөөд ажиллаж исэн. За баярлалаа. Рекламын цаг бас байна гэдэг дахиад байна. Бид рекламаа үзчихэд буцаж орж ирээд инх бодлоос ийм асуултыг тодруулмаар байна. Бид нар энэ нэг баахан хуурамч мэдээллийн зөрчилдөөн дундаас бол юу олж авах гээд байгаа юм бэ? Юунд хүрэх гээд байгаа юм бэ? Эцсийн цэг нь те энэ нэг муудалцсан бараг ихнэр нөхөр одоо чи ардын нам би манай нам гэж муудад сууж агаад нэг сар хэрэлтчихэд бид нар гол нь юунд хүрэх гээд байгаа юм те энэ занжин шугамаасаа бити хазаагаараа гэдэг таны байр суурийг рекламны дараа авъя хантаа үзэгч танд их баярлалаа. За эргэн тавтай морилно. Энэ нэг сонгуул гэсэн энэ процессоос бид нар бол хүрх гээд байгаа. Бидний ингээд алдаж болохгүй жанжин шугам гэвэл та манай үзэгчдэд юу хэлж өгөх вэ? Нэг ойрын зайны улс төрөө хайж байгаа та бид нар бол энд очимоор байгаа шүү. Энийг бол бити мартаарай. Манай байгууллага одоо 2020 оны сонгуулиас хойш парламентын бүр эрхээ хугацаанд бол парламент ер нь хэр зэрэг ажиллаж байна вэ? Парламентын институцийг ер нь яаж бэхжүүлэх вэ гэдэг рүү л зорж ажиллаж байна. За бэхжүүлэхийн тулд бид нар бол ил тод байвал бэхждэг юм байна, хариуцлагатай ёс зүйтэй бэхждэг юм байна те. Тэгэхээр тэр мэдээллүүдийг нь бол иргэдэд илүү хүргэж. За жишээлбэл улсын хурлын гишүүд ирсэн мэдээллийг за хууль баталгад гишүүдийн өгсөн саналыг бид нар жишээлбэл 3 жилийн турш ажиллаж ил тод болгуулсан. Тэгвэл хуулиараа бол ил байх хэрэгтэй мэдээ шүү дээ. Гэтэл одоо мэдээлэл ил тод байтал хангалттай байдаг хуулиа биелүүлдэг ч гэдэг. Гэх мэтлэнгийн зөндөө асуудал. Тэгэхээр эцсийн дүндээ бид нар парламент өөрөө ямар институц вэ гэдэг ач холбогдлыг нь ойлгосон. Би гаднаас нь гэд харах юм бол парламент бол манай тусгаар тогтнолын баталгаа болох тийм институц. Дотроо гэд ингээ харах юм бол энэ бол хүмүүсийн эрх чөлөөний баталгаа болох институц. Яагаад тэгэхээр бид нар газар зүйн байршилтай нөхцөл байдлаас шалтгаалаад бид нар бол юм хаалттай дэглэмүүдийн дунд оршиж байгаа ганцаарчлсан. Тэгэхээр бидэнд ирэх нөлөөлөл гэдэг бол одоо аюулгүй байдал судлаачид бол парламентэд сарниулдаг, зохицуулдаг тийм. Нэг хүн рүү ирэх дарамт шахалтаас бол ингэж процессжуулдаг юм байгууллага асар чухал. Хувийн талаас харах юм бол иргэдийн эрх чөлөөг баталгаажуулдаг, иргэдийг төлөөлдөг төлөөлөл юм байгууллага. Тэгэхээр бид нар бол парламентын гишүүнийг ямар хүнийг сонгож байгаа вэ гэдгийг анзаарах юм бол энэ бол иргэдийг төлөөлөх бидний төлөөлөл болж ажиллах бидний дарга биш тийм хүмүүс. Тэгэхээр парламентын гишүүдэд тавьд хамгийн чухал шаардлага бол иргэдийг төлөөлөх чадвартай байна. Тэгээ залуу хүн зөвхөн залуу хүнийг төлөөлдөг биш, эмэгтэй хүнийг эмэгтэй хүн төлөөлдөг биш. Парламентод байгаа ямар ч хүн нийгмийн бүх бүлгийг төлөөлөх чадвартай байх хэрэгтэй. Бид нар тэгж шаарддаг гэсэн. Тэрнээс биш би энэ асуудлыг төлөөлдөг ийм хүн бусдын өөр хүмүүслүүлнэ гэдэг тийм ойлголт бол байхгүй. Тэгэхээр тийм чадвар байна. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ сонгуулийн хүнэнд өөрчлөлт гарсан тэр жагсаалтаар орж ирж байгаа хүмүүсийн хувьд ч тойрог нэр дэвшээ сонгогдож байгаа хүмүүсийн хувьд ч бид нар биднийг төлөөлөх чадвартай юм уу гэдгийг сорих хэрэгтэй. За удаад нь бол энэ хууль тогтоох үйл ажиллагаанд ажиллах чадвартай хууль тогтоох хүн. Эсвэл тэр хүн амьдралынхаа тэн хагасыг өөр улсад одоо хувийн чадварын хувьд бол сайн байж болно. Гэхдээ амьдралынхаа тэн хагасыг өөр улсад ажиллаж өөр зорилготой, өөр бодол санаатай явчихад Монголд ирээд Монголын нөхцөлд парламентын гишүүний чадвартай ажиллаж чадах уу гэдгийг бид бас сорих ёстой байна. Тэгжиж бол парламентын институц бол чадвартай, батвих хүчрхэг байх хэрэгтэй. Сүүлийн 4 жилийг ингээ харах юм бол парламентын институц бол хариуцлага тооцож хянах ёстой засгийн газартаа хяналт авч чадахгүй болсон. Эсвэргээрээ засгийн газрынхаа хуулийн нэгжийн түвшинд ажилласан юм дүр зураг. Тэгэхээр бид нар бол парламентаа бэхжүүлэх, хяналттай байх тэр боломжоо бол хамгаалж үлдэх хэрэгтэй. Энэ нь нөгөө түрүүний суур болгож ярьдаг
эрхчлөө тусгаар тогтнолоо баталгаа болох ийм л чухал сонголт. Сүүлийн 1 сард парламент хууль баталж байгаа процессыг харахаар хэдхэн үнэтэй эсвэл эрдсэн цуглдгоо тойрог руу гараад ажиллаа явчихж байгаа нөгөө 76 маань тий хөдөө орон нутгаас тэмдэглэсэн. Энэ процесс одоо юу болоод байгаа юм бол маш том хуулиудыг маш хангалтгүй хугацаанд иргэдэд мэдээлэл өгөхгүй за өөрсдөө мэдгүй хуулийг бүтэн үнсэн юм баталсан. Тэгэхээр 2020 оноос хойш бол энэ парламентыг бид нэр гишүүдийг хянаад байвал одоо их сайжраад хяналттай сайжрах юм гэж харж ирсэн. Гэтэл явцын дунд бол парламентыг бэхжүүлэх гэдэг бол парламентын дэг ёс процессыг хамгаалах юм байна гэж харж байна. Тэр бол одоо хууль тогтоомжийн тухай бол хэрэгждэг багтах. Улсын хурлын дэгийн тухай бол дэгээс ихэд хэрэгждэг багтах. Тэгээ улсын хурлын тэр хяналт тэнцэл өөрөө ажилтдаг багтах асуудал. За энэ дарсан ахиц дэвшцтэй зүйл бол байгаа. Жишээл улсын хурлын хяналт шалгалтын тухай бол баталгаагаа сонсгол хийсэн тий. Тийм маш чухал одоо хяналтын механизм хэрэгжүүлж ажиллаж. За амжилттай талууд байна. Гэхдээ парламент дотор хяналтыг хэн хэрэгжүүлдэг гэвэл сүр хүч хэрэгжүүлдэг. Хизээч эрх баригч өөрийгөө хянана гэдэг тийм одоо зүйл бол байхгүй. Угаасаа боломжгүй зүйл логик гэдэг. Тэгэхээр бид нар сүр хүчнүүд өөрөө парламент эрх баригчаа хяндаг одоо хит эрсдлүүд үүсэхгүй байх нөхцөлийг ханддаг боломжтой байна. Гэхдээ одоо харахад бол парламентын дэг ёсол үндсэндээ алдагдсан. Ямар ч хуулийг богино хугацаанд оруулж ирэх баталж хүсвэл одоо юу ч хийж болдог тийм эрсдэл байна. Тэгэхээр энэ бол парламентын дархлаа бол эргээд суларч байгаа гэсэн үг. Тэгэхээр иргэдийн гарт бол одоо өгөхийн сонгуул саналаар чинь дамжаад бид нар ийм чухал зүйлүүдэд шийдэх гэж байгаа шүү гэдгийг бас харах хэрэгтэй болж байна. Тэрийг одоо бүснүүлдэг зүйл бол яг энэ худал мэдээлэл, тарих угаалт, талцал тийм зүйл болоод байна. Энэ жил нөгөө хоёр саналын хуудас байгаа шүү дээ. Нэг нь нам эвсэлт би нэг л одоо дэмжиж байгаа нам эвслээд дугуулна. Нөгөөх нь болохоор тойрогт нэр дэвшиж байгаа би мандатын тоогоор дугуулна. Хэрвээ 10 мандаттай байх юм бол би яг 10 хүний нэрийг дугуулах хэрэгтэй байхгүй тийм. Гэтэл нөгөө явж байгаа хуурамч мэдээлэл чи одоо яаж явж эхэлж байна гэсэн чинь ерөөс энэ 10 чинь нэг намынх л байхгүй бол өөр намын 10 хүнийг дугуулчих юм бол хүчингүү гэж сонгуулийн саналын хуудас чад хүчингүү болоод баларна штэ гэдэг хуурамч мэдээлэл одоо гарч байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэс бас бид нар сэрэмжлэхийн тулд сонгогчдод боловсролыг олгочих хэрэгтэй. Яг наад мэдээлэл чинь 20 онд нэвтвэсэн. Яг энэ тойргийн 3 хүн нэг намынх байна. Тэгээ энэ 3 чинь ингээ багаараа явж байгаа юм. Тэгээ багаараа гарч иж ингээд ялах юм аа. Тийм болохоор гурууланд нөөх хэрэгтэй гэдэг мэдээлэл бол янз бүрийн байдлаар яг 20 онд л нэвтвэсэн. Тэгэхээр бид нар дахиад энэ жил энэ ижил төстэй хуурамч мэдээлэл зөвхөн тоон өөрчлөгдөд явж байна те. Тэгэхээр тэрийг итгэж байгаа хүмүүс нь байгаа байх гэж бодож байгаа болохоор бодвол тэр мэдээлэл түгээгээд байна те. Тэгэхээр бид нар дахиад энэ нөгөө нэг 4 жилийн дотор мэдээлэлтэй харилцах тэр нөгөө суурь боловсрол маань нийтээрээ хэр дээшилсэн бэ гэдгийг одоо тэгээ шалгах байх л та. Үгүй хуурамч мэдээлэлтэй бид нар яаж тэмцэх юм бэ гэдэг үндсэн асуудал үүсэж байгаа юм л да эндээс. Одоо ингээд дамжуулаад хар би зэрэгцээд үгүй штэ гэдэг ингээд яваад ах нь үр дүнтэй юм уугүй юм уу факт чек центрүүд яаж ажиллах юм бэ гэдэг асуудал үүсээд байна штэ тий. Ерөөсөө энэ чинь гэхдээ ганцхан Монголын асуудал биш. Энэ жил гэхэд жишээлх юм бол нөгөө дэлхийн 60 гаруй улс оронд одоо сонгуул болох чинь шүү дээ. 2 тэрбум гаруй хүн ямар нэгэн байдлаар саналаа өгөх чинь тий. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн форумаас сая бас судалгаа гаргаад хэллээ шүү дээ. За одоо энэ ирж байгаа 2 жилд AI гэдэг бол AI дээр тулгуурсан хуурамч мэдээлэл гэдэг бол одоо дайн болон нөгөө уур амьсгалын өөрчлөлттэй тий энэ зэрэгцүүц хэмжээний ийм одоо том эрсдэл ийм сорилт дэлхийд дахин тулгарч байна гэх тий. Тэр сая нөгөө он эхлэнгүүт нөгөө ерөнхийлөгчийн нэг хятадаар ярьж байгаа хуурамч мэдээлэл гаргасан шүү дээ. Тэнгүүд яасан гэхээр тэр хүмүүсийг нөгөө барьж аваад одоо тий шийтгэл оноосон шүү дээ тий. Гэтэл энийг чи хинч хийж болох. Өнөөдөр 5 настай хүүхэд ч гэсэн оролцоод AI-аар хуурамч видео гаргах боломжтой байхгүй юу? Тэгэхээр 5 настай хүүхдийг барьж аваад торих юм уу гэдэг асуудал үүсээд байна шүү дээ. Тэгэхээр яаж тэр тэмцэх юм бэ гэхээр энэ дэр шилмэл төрийн оролцоо байх уу гэдэг юм бол бид нар аль болох төрийн оролцоог буюу хуулиар дамжсан шийтгэлийг аль болох багасгаад харин нөгөө талаараа бид нар төрөөс юу шаардах ёстой вэ гэвэл та нар 10 жилийн хүүхдүүдэд 5 дугаар ангиас нь 3 дугаар ангиас нь эхлээд мэдээллийн боловсрол олгохыг хөтөлбөрийг тэр боловсролын одоо тэр хөтөлбөртөө оруулаа гэж шаарддаг. Ихтэй сургуультай оруулаа гэж шаарддаг буюу боловсрлоор дамжиж уг суурьтай асуудлынхаа уг суурьтай тэмцэх тэр нөхцөлийг бид нар төрөөс шаардах хэрэгтэй болохоос биш үеийн AI-аар хуурамч мэдээлэл хийчлээ энийг барьж аваад тойр гэдэг чинь өөр айгүй буруу. Би одоо дахиад нэг бүр детальчлаад асуулъя. Одоо Instagram дээр ялангуяа Facebook дээр олон мянган зуун дагагчтай хуудсуудыг худалдаж авч эхэлж байна. Энэ ингээд үе үе гардаг те. Тэгээд ингээд нөгөө өөрийнхөө зорилттой одоо видеонуудыг, шторкуудыг ингээд явуулж штэ. Энэ одоо өөрөө зүг юм уу? Бараг эдийн засгийн эргэлт болчлоо штэ. Нэг одоо тэдэн мянган дагагчтай бол тэдэн сая ч юм уу те.
эн чинь нөгөө нэг шууд зориудаар нөлөөлөх итгэж дагж байгаа гэж шүү дээ. Одоо инфлюенсер юм бол тэрийг очиж дагдаг байсан чи тэр хууцыг авчиж шүү дээ. Энийг одоо хязгаарлах боломж бий юу? Эсвэл зүгээр байдаг л үзэгдэл үү? Хязгаарлаж яах гэдэг. Юуг нь хязгаарлах гэдэг. Харин одоо зөв улс төрчид нь ингээд аваад байгаа худал мэдээлэл биш үү? Маш энгийнээр эн чинь яг хөө сонгуулийн үед ингээд бид нар ингээд яг хөө үр дагавар нь бол хортой байгаад байна л да тийм манайхан ч муу юмд ашиглаж байна. Энд ерөөсөө дэлхийн нийтэд байдаг үзэгдэл тэр аккаунтыг хөгжүүлээд зарах гэдэг чинь бас ажил хийж бол нэр үнэ ажил хийгээд хөтөлбөрөөр үйлдвэрлэж шүү дээ. Бизнес, хувийн бизнес. Тэгэнгүүт тэгж болохгүй гэхэр чинь хувийн бизнест нь халдаж гин гэсэн үг. Зүгээр сая нөгөө инфлюенсер одоо нөлөөлөгч нар одоо яг ёс зүйтэй байх уу гэдэг юм ингээ яригадаад байна. Энийг эрх зүгээр зохицуулах бас хэцүү. Одоо ёс зүйд нь одоохондоо дэлхийн нийтээр үлдээгээл байна л да. Ингээл хүлээгээл байна. Яах нь ухаачих нь гэл ерөөсөө л сайн хэлээд байгаа тэр мэдээллийг хүлээж авч байгаа иргэд чинь тэр чинь пэйжийн нэр солигдлоо гэдэг мэдээлэл ирж байна. Тэ? Өмнө нь дагдаг байсан пэйж чинь нэр нь солигдсон байна. Тэр тэгсэн л бол амьдралаар ч гэсэн аимшигтай мөрүүлчээл хүн чинь тэрнээсээ тэгэл зайгаа барнугээс улам наалдаад ажиллаад идэггүй үстэй. Ийм чинь зүгээр л хэлэх гэж байна. Сонголтоо их зүгээр мэдээллийн боловсрал дээр суур боловсрал руу оруулах гэдэг хамгийн чухал шийдэл мөн үгүй мөн. Гэхдээ зүгээр би саяхан ингээд юм үзчихсэн. Би 2014 онд өөрийнхөө Facebook дээр нөгөө Facebook-с надад сануулж ийн л да. 2014 онд би Facebook дээр хаан чимдээ нэг их сургууль дээр ч юм уу нэг яриа хийж байгаа зураг надад үзүүлж ийн л да. Тэгээ тэрэн дээр мэдээллийн боловсрал чухал энтергээд ард нь слайд байна. Би 10 жил энийг ярьсан байгаа байхгүй юу? Яг энийг мэдээллийн боловсрал чухал суур боловсралд оруулах одоо хамгийн гол шийдлгээд. Тэгээ одоо хэдүүлээ харъя л да. Орсон байна уу? Хэрвээ 10 жилийн өмнө энэ орсон бол бид нар өнөөдөр мэдээлэлтэй харилцах их сурвалжаа үнэлцдэг шууд итгэхгүйгээр яах вэ гэж боддог шүүлтүүртэйгээр оруулчаад гаргадаг ийм зан төлөв хамгийн наазахын суур мэдээлэлтэй харилцах суур боловсралтай бүтэн нэг үеийг тухайн үед баг дунд боловсрал оруулсан болгох бэлдээ гаргацсан байгаа байхгүй. Одоо сонгуулаа гэж байна. Гэтэл тухайн үед бид нэр боловсролын яамаа ингээл газруудаар ингээд яриа хийдэг байсан. Маш чухал хөтөлбөр эвдэх айгүй хэцүү. Гэхдээ оруулнаа одоо энэ жил арай амжихгүй байх гээл ингээл 10 жил хинч үгүй гэдэг те. Энийг би хөтөлбөрт одоо яг оруулах энэ жилээс 9 сараас эхлэх байх. Дөнгөж гээд явж баг дунд ангид бас байдаг гэсэн ийм өнгөл яг зэм мэдээлэл. Би танаас яг 21-р зууны одоо яг энэ мэдээллийн орчинтойгоо хэр уялдаж тэгээ практиктайгаа хэр наалцсан хөтөлбөрүүдийн мэдээг л мэдээж харж мэдэх байгаа байна. Инфлюенсерүүд дээр ёс зүй гэдэг юм хэлж штэ одоо эрх зүйгээр нь байхад угаасаа боломжгүй. Тэгэхээр нөгөө нэг реклам сурчлагаанаас эсвэл юунаас дагагчтаасаа одоо мэдээж амьдрал ахуйгаа залгуулдгаа гэж үздэг юм бол инфлюенсерүүдэд өгж байгаа рекламн дээрээ бизнес хийх нь одоо ёс зүйн кодекс тавьжлах. Харин одоо юу гэдэг инфлюенсерүүдийн би яг нэрийн дурдчих. Одоо ингээд маш том хэмжээний нөгөө орон сууц зарсан. Одоо Монгол улсын 2 гавьяач жижигчин гэр бүлийн 2 энэ хаусыг аваарай гэд бүтэн 3 жил явсан. Тэгээд нөгөө байшин баригдаагүй манд хоёрын одоо түүхийг ярих гэдэг шүү дээ гэдэг шиг ингээд улаан цайм ингээд тохирцоо одоо хүмүүс нь 100% эргэн төлөлтөд яасан вила захиалцсан мөртлөө олж аваагүй. Тэгээд би тэр инфлюенсерийг ингээд яагаад байсан болохоор ээжтэй итгэцсэн юм а гэд яриад байгаа байхгүй юу гэдэг шиг одоо ийм том нөгөө хохиролтой ийм юун дээр инфлюенсерүүдэд хандах бизнесийн одоо ёс зүйн кодекс байж болно. Харин ёс зүйн код бол байх ёстой. Дараагийн тохиолдол төр магадгүй өөр бизнесийн байгууллага тэдгээр хүмүүстэй хамтрах гэж байгаа бол бас тэр аягүй том улаан дугуулж харагдах хэрэгтэй байх тий. Яг одоо Freedom House-ийн судалгааны тайланг харах юм бол дэлхийн нийт хүн амын 80% нь авторитар дэлхийд амьдарч байна тий. Тэгэхээр миний хувьд бол альва зүйлийг хууль эрх зүйгээр хязгаарлах хэрэгтэй гэдэг ярианаас бол айдаг. Ягаад тэр мэдэхгүй асуудал тий. Манайх ч гэсэндээ илүү авторитар чиг хандлага бүхий зүйлс анзаарагдаад эхэлж байгаа. Сүүлийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тайлан гаргалахад бид нар ч одоо 109 болчлоо шүү дээ. Сүүлийн 8 жилд 40 гаруй байраар хурцлаа тий. Гэх мэтчлэн ингээд юм илүү хааж боосон тий. Одоо юу гэдэг зүгээр ингээд боловсрлоор дамжуулаад шийдэж болох асуудлыг тий тэр хурамч мэдээллийг би хараад одоо хувь хүн дулам хорлоо тий мэдээллийг хараад би өртөөд хохирох гэж штэ. Гэтэл би өөрөө дархлаатай байгаад боловсрлоор хамгаалж болох юм заавал ягаад хуулиар журмаар эрх зүйн зохицуулалтаар зохицуулах хэрэгтэй болчиход байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр энэ дээр бол айгүй боломжтой хандах хэрэгтэй. Харин ёс зүйн ямар нэгэн одоо код байдаг тий тэрийг хүмүүс мэддэг, бизнесийн байгууллагууд мэддэг. Яг үндэ улс төрийн одоо юу гэмдэ одоо орлогын их үүсвэр гэх юм уу тий сонгуулийн үеэр л илүү нэмэгдэж байгаа болохоос ш дийлэнх энэ одоо цоргийг хаах боломжтой байгууллагууд ч юм бол бизнесийн байгууллагууд байгаа штэ. Тэгэхээр тэдгээр байгууллагууд тэрийг харж мэддэг байх юм бол бас энэ асуудал зэгцрэх боломжтой болох л та. Энд дээр зүгээр нэмэхэд хуулиар зохицуулъя гэдэг өөр айгүй
төвөгтэй ойлголт. Яагаад тэгэхээр жишээлбэл бид нар за хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалах хуульч гэдэг юм уу. За одоо магадгүй инфлюенсерүүдэд ямар нэгэн байдлаар одоо ингээд хязгаарлалт тавья маяг гэж штэ. Яг үнэндээ тэр инфлюенсер ч юм эсвэл цахим орчинд яг тэр хийсэн үйлдэл нь юу юм? Жишээлбэл заллин. Манайх тэр цахим орчинд байна уу, бодит орчинд байна уу? Заллин хийж угаасаа болохгүй хуультай ус үсттэй. Уг нь. Хүүхдийг цахим орчинд байна уу? Эсвэл одоо бодит орчинд байна уу? Хүүхдийг хохироож болохгүй хуультай ус. Гэтэл бид нар тэр өөр янз бүрийн хуулиудад байгаа зүйл заалтуудаа дагаж мөрдүүлэх, хариуцлага тооцоолох энэ юм явдаггүй мөртлөө сошиал гэх юм уу, цахим ч юм уу энэгээр ингэж орж ирээд ингээд дахиад нэг юм гаргаж ирэх гэдэг. Тэгээ гаргаж ирэхдээ дандаа амьдралээр хэрэгжчихээргүй юм утоп сонин байж боломгүй. Одоо жишээлбэл нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль дээр агуулга одоо хүн гүтгсэн доромжилсан янз бүрийн агуулга гаргах юм бол одоо тэр хүнд нь хариуцлага тооцноо энэ төр гэдэг те. Тэгээд тэр залруулга гаргуулна, устгуулна хин манай улс чинь жижиг улс тэр мета компанид яг үнэндээ орлогын хувьд энэ хумсын чинээ те тоож авч хилцэхгүй шүү дээ. Одоо хүртэл харалтай. Тэгээ одоо метад нэг 2 Монгол ажиллаж байсан одоо бүр монголч байхгүй сурагтай байгаа. Тэгээд эн чинь ингээд яг бид нар тэр технологийн компани ч өөрөө хариуцлага үүрэх ёстой. Бид нар төр юм бол тийшээ тэр технологийн компанитай компанийн нүд ярихаас биш энд байгаа нэг доржиг шийдэх тухай яриад байгаа. Энэ асуудал байж болохгүй. Сая нэг хуурамч мэдээлэлтэй холбоотой юм тэгэхээр сонгуулийн байгууллагын хувьд бол та хэд бол хэвлэлийн байгууллага учраас дандаа сурчлагын талаас нь хараад байгаа. За сонгуулийн зохион байгуулалтын үйл ажиллагааны талаас аваад үзэх юм бол нөө иргэдийн одоо боловсрал мэдлэг дээр сонгуулийн боловсрал гэж бид нар нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол сонгуулийн үйл явц чинь ганцхан сурчлага биш шүү дээ. Одоо сонгууль зохион байгуулалтын явцад гарч байгаа хуурамч мэдээллүүдэд хэрхэн хандж байна гэдгийг анхааралтай авах. Одоо жишээлх юм бол ингээл манай сая ингээ номын баяр 3 хоног ажиллаа. Ингээл тэн дотор чинь бид нар ингээд хүмүүсийн маш хэрэгэлзээд байдаг. Одоо санал тоолох төхөөрөмжөө бүр ингээд эд ангиар нь задлаад тавилаа. За ингээд тавиад ингээ үзүүлээд санал хураалт энэ төр үзүүлээ явж хахад зарим хүмүүс орж ирээд наадхан чи би нэг л яоцгүй те хэрэггүй байна да гэдэг. Тэгээ бид нар үзээ эн чи ингээ зөвхөн сканер ингээ ордё ингээ дамжуулд ингээ хэлэхээр эхэлж тэгж орж ирсэн хүмүүс зарим нь бол их сайн ойлгоод ийм бэ. Зарим нь бол бүр нөгөө мэдэж байгаа хэрнээ хэрэгээр бас юм хуурамч мэдээлэл түгээд байна. Тэгэхээр иргэд нөгөө ингээд одоо жишээлх юм бол машин одоо найдваргүйч гэдэг юм энэ яриаг сонсох юм бол яагаад найдваргүй гэдэг их сурвалжаа бид нар маш сайн харах хэрэгтэй байхгүй. Найдваргүй гэж хэлж байгаа хүн яг ямар их сурвалжаар хэлж байна. Тэгвэл би 2-3 их сурвалжаас харах хэрэгтэй. Ганц хүний хэлсэн үгэнд итгээд байна гэдэг чинь өөрөө маш тийм гомоо явдал болоод байгаа байхгүй. Одоо шилх юм бол нөгөө хар машиныг шатаая гэл нэг хэсэг чинь амар юм болоогүй юу те. Одоо шилх юм бол нэг хүний үгэнд итгэж болохгүй гэдэг. Одоо ерөөсөө нөгөө хуурамч мэдээлэлтэй тэмцээ за факт чек центрүүд бол одоо мэдээж хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд маш хэрэгтэй гэж байгаа. Гэхдээ мэдээлэл гарсны дараа хөөцөлдөж байгаа. Үр дагавартай. Нөгөө хуурамч мэдээлэл чи яаж худал мэдээлэл чинь нөгөө үнэн мэдээлэл чинь араас нь ингэж хичнээн яасан ч гэсэн 6 дахин хурдтай ингээд аль хэдийн ингээд харахад явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр хувь хүмүүс өөрсдөө бас айгүй одоо ийм нөгөө сэрэмжтэй байх хэрэгтэй. Жишээлх юм бол одоо юу лээ доохтой банан билүү. Доохтой банан. Тий, доохтой банан гэдэг мэдээлэл гарлаа шүү дээ. Тэгэхээр тэр ингээд хүн ингээд сонсоход ингээд итгэмээргүй эхлээд ингээд П гэдэг ингээд хүн ингээд ямар ч гайхширна тий. Мэдсэн ч мдээгүй ч тий. Ингээд гайхширна нэстэ тий. Тэгэхээр ерөөсөө ийм сонин мэдээлэл тий. Үл итгэн мэдээлэл. Одоо хуурамч мэдээлэл бол хүний сэтгэл хөдлөлийг одоо ашигладаг ийм мэдээлэл шүү дээ. Тэгэхээр сэтгэл хөдлөж байгаа тохиолдолд хүн яадгүй гэхээр ерөөсөө нөгөө тэрийг нэгтлэх бодол нь байхгүй орж ирэхгүйгээр ерөөсөө шууд ширлэх хүүе яана тэгсэн байж тээ гэл ингээл хүнд хэлэх ийм хүсэл сонирхол төрд юм байна л да. Тэгэхээр тэрнэр ашиглагддаг худал мэдээлэл бол. Тэгэхээр хүн ерөөсөө яах вэ гэхээр эхлээд бод гэж байгаа. Тим хэрвээ мэдээлэл тарах юм бол заавал юу энэ одоо би байж болох уу гэж бод гэж байгаа тийм эргэлз. Тэгэнгүүтээ хин энэ мэдээллийг тараагаад байгаа ингээ тэр мэдээллийн хойноос хөөцөлдөг юм шарин тэр мэдээллийг тарааж байгаа тэр хүний хууц руу норж үзэх хэрэгтэй. Тэр дандаа худлаа мэдээлэл тараадаг. Ер нь л нэг бүтэхгүй нөхөр те эрэгтэй хэрэггүй мэдээлэл тараадаг хүн юм уу? Нөгөөх нь юу юм бэ гэхээр одоо би тэгээд тэрийг ширлэх юм уу хийхээ өмнө дахиад өөр их сурвалжуудаар тэрийг шалгаад үзчих. Бид нар ч ухаалаг утас хэрглэж байгаа шүү те. Тэгэхээр тэрийг ингээд найдвартай баттай их сурвалжууд томоохон мэдээллийн хэрэгслүүд тэрийг ингэж гаргаж тавиагуул бол эргэлзээтэй. Тэгэхээр эргэлзэж байгаа бол ерөөсө битээ ширэл. Хуурамч мэдээлэл юу ямар зорилготой юм бэ гэдэг бодоод үзэх сонирхолтой бах тий. Хуурамч мэдээлэл гэдэг нь тодорхойлолтой харахаар биднийг хуурах зорилготой юм шиг уншигдаад байгаа.
Гэтэл бас яг тэр үгээр хязгаарлагдахгүй одоо. Одоо ялангуяа сонгуулийн үеэр бидний анзаарж байгаа хуурамч мэдээллийн төрлүүд дотор одоо ямар ч хэрэг үүдэг тогтоо банаа нь бол тэрэнд бид нэр хүн итгэлээ гэхэд хинт ч ашиггүй байхгүй юу. Гэхдээ тухайн үед яг нийгэмд таны анхаарлыг татах ёстой юм юу болж исэн бэ? Тэрнийг бити тоо тогтоо бананыг бодож хэд хоног. Яг тийм зорилготой мэдээлэлүүд фокуслах ёстой сэдвийн гажууд болдог байна шүү дээ. Тийм. Одоо тэр төрлийн сая ариг жилж байгаа нэг хуваалцмаар санагддаг, сонин сайхан санагдаал те нэг ийм юм болсон байна шүү дээ. Магадгүй тэрийг ширэлж байгаа хүн худлаа гэдгийг мэдж байгаа. Гэтэ ингээд өөрийнхөө community те бабл дотроо би хошин хүн шүү, юмортой шүү гэж өөрийгөө харуулах зорилгоор хуваалцсан байж болно шүү дээ. Гэтэл нөгөө нэг Facebook-ийн алгоритм ч нөгөө найз гэдэг зүйлээрээ тийм одоо аригч хуваалцсан байвал би хараа за аригч одоо шок зантай дач гэдэг юм уу тэгэж бодоод би ахаад хуваалцсан чи манай ээж ч юм уу тэгч ч юм хараад дуу явуулчих чинь үний юм шүү. Гих мэтчлэнгээр ингээд нөгөө нэг эхний цэг дээр худлаа гэдгийг аюулын ойлгомжтой байж яснаа 2-р 3-р хугаалтнаасаа үний юм болов гэдэг тэр эргэлзээ рүү ороод ивчтэй. Тэгэхээр суур боловсон. За баярлалаа. Рекламны цаг болсон байна гэж дахиад энэ уучлаарай. 2 дахь реклам үзчихэд хэсэг минутын дараа эргээд студиэс олборт. Ман бодрол маань зөндөө юм сонслоо одоо би ярья гэж штт. Баахан сэтгүүлч тойрч сууж жоохон амьдралгүй мэрэд байна уу те. Яг нэг сонгуулийн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад нэг одоо өөр өнцөг гэх юм те хэлэх ёстой зүйлс байна. За улс төрчдүүл яалах нь чухал. За намууд бол засгийн эрхийн төлөө зүтгэж байгаа. Тэрийг ойлгоно. Гэхдээ энэ өрсөлдөөнд бас хүрээ хязгаар байх хэрэгтэй. Тэр хүрээ хязгаар бол үндэсний хэв нэгдлэр аюулгүй байдлаар тэгээд үндсэндээ бол ерөнхийдөө энэ хүрээ хязгаар бол нийгмийн үнэт зүйлсээр хязгаарлагдж байгаа шүү дээ. Тэрнээс бас сайлахгүй те. Гэтэл сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байх үед ингээ гарч байгаа мэдээллийг харах юм бол эрх баригчдаас засгийн газраас те нөөцийг ашиглаж засаглалын нөөцүүдийг ашигласан байдлаар маш олон сувгуудаар хамгийн аюултай нь хинч үнэн эсвэл худлааг нь нягтлан шалах боломжгүй мэдээлэлүүд өгдөг гэж. Жишээлбэл улсын нууцтайгаа мэдээлэл те. Тэгээ хинч тэрийг үнэн худлаа гэж тогтоох боломжгүй. Гэтэл маш өргөн үрээтэй буюу одоо мэдээллийн хүчирхийллийн хэмжээнд бүх сувгуудаар зэрэг гаргадаг, хүчээр харуулдаг те. Тэгээ энэ нь шудраг биш шүү дээ. Энийг хэлэхэр хэрэгтэй. Гэтэл эн чинь өөрөө ямар үр дүнд хүргэж байгаа гэхээр ялхан чухал байж болно. Гэхдээ нийгэм энэний чинь үр дүнд илүү их задарсан, илүү талцсан те. Бие бинийгээ хүлээн зөвшөөрөхгүй юм бүлгүүдэд хуваагдаж байна. Илүү заагарч байна. Тэгээ улс төрчид сонгуульд ялаад одоо авдаг зүйлсээ аваад үргэлжлээд байна. Гэтэл нийгэм чинь илүү их бие биендээ өс сонцонтой те бие биенийг үзэн ядсан. Энэ нийгмийн болж өгөхгүй байгаа зүйлсийн шалтгааныг зөвхөн нэг хэсэг бүлэг юм субъектүүдээр тохиж үлдэж байна. Энэ зөв юм, энэ буруу шүү дээ. Тэгэхээр засаглалын нөөцийг барьж байгаа хүмүүс маань өөрөө хуурамч мэдээ те нягтлах боломжгүй мэдээллийн хүчирхийлэг үүсгдэг болцсон бид нар бас шүүмжлэх гэсэн. Энэ бол одоо аль нэг намыг дэмжих эсвэл эсэргүүцэх тухай биш. Бид нар энэ улс орон айтайхан байх тухай те юм нэгдэлтэй байх тухай асуудал. Тэгэхээр одоо над төрж байгаа одоо энэ эмзэглэл санаа бол энэ эрсдэл юу хөтлөх вэ гэдэг зүйл. Тэгээ сонгуульд ялагдчихж байгаа талууд энэ мэдээллүүдийг хиймэл оюухан. Тэ ингээд маш олон асуудлуудыг давал. За маш их мөнгөөр тэ инфлюенсерүүдийг ч авч байна. Бүгдийг хөдөлгөж байна. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч хөрсөх ер нь намын удирдлагуудтай. Тэгээ сонгуулийг удирдан зохион байгуулалт штабын хүмүүсийн нэг дутж уулзах хэрэгтэй. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэх гэж байна. Тэгэхээр ер нь сонгуул болдгоор болно энэ бол ардчилсан систем. Гэхдээ бидний тоглоомын хүрээ юунаас салих юм, юунаас салихгүй юм те. Одоо ямар хүрээндээ тоглох вэ гэдгийг нэг ярилцаж ойлголцож эргэж хараас. Тийм одоо бэлэг тэмдгийн хүрээнд ч болтугай энэ эв нэгдлээ бид нар сахих ёстой шүү гэдгийг сануулгах цаг нь болж. Тэгэхгүй бол одоо нийгэм бол маш эвгүй тасралтгүй хар мэдээлэлээр угаагдсан үр дүнд бол хохирогч нь бид нар өөрсдөө болж болт гэдэг нь те. Хоорондоо эвлэрэхгүй юм болов. Тэгэхээр бид нар тэрийг харахгүй бол мэдээллийн урсгалт бол живээд талцаад энийг нь хожоод тус хүртэл үргэлжлэх гэдэг юм. Тамирагаас би энийг яг иргэний байр суурь нас. Бид нар ингээд 4 жил тасралтгүй хулгайтай тэмцлээ гэж эрх баригчид бол ярьж байна. Маш олон сонсголууд хийсэн. Сонсгол хийх нь зүг баг. Гэхдээ нөгөө уг асуудлынхаа үнцийг шийдэж чадсан юм уу гүм. Ингээл нэг л юм завгүй стресстэй энд ч сонсгол тэнч хулгай л гэл ингээл айгүй завгүй байлаа шүү дээ. Энийний хор нөлөө нь одоо юу ах юм? Бид нар ингээд том асуудлаа шийдээд ярьж чадж байгаа юм гүм эсвэл үнэхээр завгүй эсрэг гал 4 жилд дуусчих байгаа юм.
иргэний хуваар би энэ хор нөлөөгөө. Гэхдээ яг одоо тэг иргэний хуваар юу гэж хариулахыг бол мэдэхгүй байна. Одоо эн чинь сайн ажилласан муу ажилласан уу, сайн ажилласан үний юм уу, муу ажилласан үний юм уу гэд юу гэж ойлгох юм те. Яг хөө зүгээр засаг барьж байгаа нам маш их эрх мэдэл байгаад шүү дээ те. Тэгээд энэ нөгөө нэг ялангуяа саяын энэ их бодлын хилдэг бадралын хилдэг дээр аюул чухал санаа тэр нөөцийг ашиглаад тэр бидний татварын мөнгөөр те. Тэгээ бидний тархийг угаагаад эн чинь ингээд хүч дэндүү тэнцвэргүй хүчний тулаан болоод байна шүү дээ. Одоо ерөөсөө маш тодорхой бидний Орос Украины дайн дээр ч гэсэн айгүй тодорхой юм харсан юу вэ гэхлээр өмнө нь яг хөө ингээд яригддаг л байсан онлын төвшөнд болон ингээд янз бүрээр яг бид нар яг цэвэр яг амьдралаараа яг одоо цаг дээр харсан ковид үе дээр нэг хэсэг харлаа. Дараа нь Орос Украины дайн дээр юу гэхээр ямар нэг юм болоход энэ мэдээллийн дайн гэдэг юм ямар хүчтэй явагдгийг гэдгийг харлаа л та. Тэ? Вакцины үед бид нар анх гэсэн аль вакцин барууных Оросын хятадтай энэ төргээл тэгэл ерөөсөө энэ чинь зөвхөн вакцины тулаан биш ерөөсөө энэ чинь өөр тулаан яваад тий. За дайн дээр ингээ харсан. За тэгээд тэгэнгүүт энэ юунууд мэдээллийн дайн гэдэг чинь айгүй их зардалтай ажил. Жишээлбэл түрүүний хэлээд аримлгийн хэлээдсэн тэр нэг өмнөх харин дээр эхлээд бол хүн итгэх аргагүй ингээ баахан мэдээлэл ингээ явуулаад тэрний дараагаар ингээ нэг мэдчи итгэцэн байдаг гэдэг уяа түрүүн бас яриац тий. Энэ ерөөсөө бүр яг ингээ байдаг үзэгдэл. Энийг бол бүр олон улсад энэ Firehouse энэ төргээд ингээд бүр нэршилтэй юм. За тэгээ Firehouse гэдэг энэ юм ерөөсөө маш олон сувгаар үнэн худалдаагийн одоо ихтгэлцлийн хэмжүүр нь бүр шалаар нэг бүр итгэхийн аргагүй балаа мэдээлэл чамаагүй итгэл өндөртэй мэдээлэл чамаагүй зүгээр л ингээд бөмбөгдчихийдэг. Тэгээ энэ яг үнэндээ эн чинь айгүй их зардалтай энийг дэлхий дээр хамгийн хүчтэй хийдэг улсууд төр оролцдог улсууд байдаг. За энэ нь бол жишээлбэл зүгээр тодорхой одоо хамаагүй ярихад бол манай улсын урд хойд хоёр хөрш бол засаглалынхаа хувьд угаасаа энэ төр мөнгө хаяж оролцох юм одоо бүр хуулиараа зөвшөөрөгдсөн шахуу ийм улсууд учраас угаасаа энэ хэлбэрийн аргыг бол маш их ашигладаг байхгүй. Жирийн улсууд нь бол эн чинь асар их зардалтай учраас хэцүү. Энэ ажиллагаа одоо энэ тактик гэх юм уу? Энэ манай улсад ямар үеэр ажиглагддаг вэ гэвэл сонгуулийн богино хугацаанд. Сонгуулийн сурчлагын богино хугацаанд бол хүмүүс асар их мөнгийг ингээ хаях боломжтой байдаг тийм. Гэтэл одоо сая эргээ тэр нөгөө нэг төр барьж байгаа засагч гэдэг юм уу тэр нөгөө бидний нөөцийн мөнгөөр гэдэг байгаа. Энд чинь нөгөө төлөвлөсөн илүү их мөнгөөр сонгуулийн сурчлагын богино хугацаа биш бүр он дамжаад байт юм уу. Урт хугацаанд төр оролцсон гэдэг чинь ингээ хяналтгүй мөнгө яваад байна гэсэн. Тийм явж байгаа тэр мэдээлүүд яваад байгаа. Тэрэн дотор бид нэр ингээд төрөгдөл ороод байгаа. Энэ бол уг нь хамгийн хортой. Ялангуяа хурамч мэдээлэлээр одоо сүүлүүд бол бидний зүгээс л үндсэн хоёр юм хамгийн одоо хор хөнөөлнө. Ирээдүйд гаргах таны шийдвэрт хортойгоор нөлөөлөх. Ерөөсөө энэ чинь мэдээлэл хүн юу яах гэж авдаг юм. Мэдээллийг юунд ашигладаг юм? Ирээдүйдийн шийдвэр гаргалтанд тий. Маргааш бороо орох юм орохгүй юу? Маргааш төгжрөх аль зам нээлттэй байх, хаалттай байх юм уу? Бид нар дандаа ирээдүйд. Гэтэл тэр ирээдүйд гаргах шийдвэрт нь худлаа мэдээлэл, огт худлаа, хурамч мэдээллийг бид нар аваад тэрэн дээрээ суурлаад шийдвэр гаргал. Энэ зөв шийдвэр гарах үндэс байхгүй. Энэ чинь сонгуул ерөөсөө яг л юм. Хийгээг ажлаа хийсэн гэж худлаа яриад. Тэ? Муу одоо сайн хүн гэдэг ч юм. Хоёр дахь нь болохоор хуйлралт. Ерөөсөө хурамч мэдээлэл ямар үед ихсдгүүгээр хүн одоо А, Б аль нь зөв юм буруу юм. Харуу цагаанаа гэдэг ийм үед шийдвэр гаргахын өмнө ерөөсөө үйлдвэрлэл нэгсэж идэг. Тэгэнгүүт энэ хаашаа явж зүгээр хуйлрал. Ерөөсөө аль нэг тал руу туушрал байвч идэг. Гэтэл хорвоочод аюул олон өнгөтэй. Хар цагаан хоёрын дунд зөндөө олон өнгө байна. Яригдахгүй байгаа зүйлсийг зөндөө олон хоёр сайн муугийн дунд чинь зөндөө юм байгаа. Тэр болгон дээр бид нар ингээд бодож явах хэрэгтэй. Хуйлралтад ерөөсөө их бодлын тэр яриан дээр би яг амар санал хэлж байна. Тэгээд энэ дээр бид нар нөгөө нийгмийн нөлөөллийн талаар дууя бас ярих байх та. Нийгмийн нөлөөллийн талаар хуурамч зохион байгуулалттай хуурамч мэдээллийн нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл нь юу юм бэ буюу хортой мэдээллийн нөлөөлөл юу юм бэ гэдэг дээр л бид нар ярих гэдэг байх тийм. Жишээлбэл бид нар 21 оны сонгуул ерөнхийлөгчийн сонгуул билүү? Монгол ялан чинь нийцүүлээ 21 тийм. 21 он. Үгүй шүү дээ 17 сонгуулийн дараа нь. Тэр одоо ингээд бодоход биш үү? Тэр аюу олон жилийн өмнө боловч одоо хүртэл манай нийгэм Монгол ялна гэдэг тэр сонгуулийн тэр үзэн ядалтын үг хэллэг тий. Тэр үзэн ядалтын мэдээлэл тэрний хор уршиг манай нийгэм одоо хүртэл манай нийгэм дотроос арилаагүй байгаа гэж боддоо. Сайн хэлсэн дээр одоо жишээ хурамч мэдээлэл зохион байгуулалтаар түгээж байгаа этгээдүүд
маш тодорхой нэг зорилготой байна тийм. Тэрэн сонгуульд ялах байдаг юм уу, юу гэдэг, ямар нэгэн шийдвэр гаргуулах байдаг юм уу. Тэр нь ингээд дуусах зэрэгтэй богино хугацааны. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд одоо яг яаж сэтгэж ин гэхлээр тухайн үр дүндээ хүрэхийн тулд байж болох бүх нөөц, байж болох бүх арга ашиглаж байна. Тэрний цаана одоо тэр альва мэдээлэл гарч байхад тэрийг хэрэгжилж байгаа яг одоо хоол шиг тий хүмүүс байгаа шүү дээ. Тэр хоол уйл талах байвал хүзэрсэн талах байдаг юм ингээд идээд явчаад тухайн үедээ тэр хүний хүссэн үр дүн гарчиж байна. Гэтэл тэр хүмүүст тухайн хор уршигтай нөлөөлөл нь бол ингээд үлдчихэж байгаа. Тэгээ тэрэн дээр яг энэ хотрол сайн нэлээд дэлгэрэнгүй болчихлоо. Нийгмийн моралын төвшин ерөнхийдөө суураараа ингээд буурч үлдэн тий. Тэгээ энийг бид нар бас нийгмийн эдийн засгийн нөхцөл, суурь нөхцөл байдлаас уялдуулж авч үзэх хэрэгтэй. Ерөнхийдөө бол сая бид нар бас ЮНЕСКОгийн IPDC-ийн дэмжлэгтэйгээр хурамч мэдээлэл хүмүүсийг яагаад түгээгээд идэм бэ? Сэтгэл зүйн болон зан төлөвийн ямар хүчин зүйлүүд нөлөөлж байна вэ гэдэг судалгааг одоо хараахан олон нийтэд тараагааг байгаа. Гэхдээ үр дүнгээс нь бас урьдчилсан байдлаар танилцуулахад бол эдийн засгийн нөхцөл байдал муу байх тусмаа тэр хурамч мэдээлэл өөрөө газар авч ийн. Илүү нөгөө хүмүүс тэр мэдээллийг тархах хандлагатай байна. Одоо бидний амьдрал асуудал байгаа бол тэр асуудалд хин нэг буруутгах сонирхолтойгоор худлаа мэдээлэл илүү түгээдэг гэдэг ч юм уу тий. Тэгэхээр нөгөө нэг саяны ярьсан тодорхой зорилгод хүрэхийн тулд түгээж байгаа хурамч мэдээллийг чинь нэг талаас тэр нийгмийн одоо суурь хүчин зүйлэн докторгүй байгаа ард юм хүлээж авахар ингээл одоо талцал хуваагдал Монгол гэдэг улсын үндэсний аюулгүй байдал гэдэг асуудал хөндөгдөх хэмжээнд ерөөхдөө бол гарч ирэх байгаа. Тэгэхээр зөвхөн ингээ хурамч мэдээлэл гэдэг асуудлыг нэг зүйлийг одоо ингээд одоо нэг мэдээллийн газраас гараад нөгөө юм зогсоол дээр очиод ингээд дуусж байгаа юм шиг ерөөсөө хүлээж авч үзэж болохгүй. Контент болон контекст буюу хүрээлэн буй орчинтой хамтдаа хүлээж авч үзэх ёстой юм шиг байна. Нэг хотлоос би нэг төвхтэй юм асуучаа. Ингээд сонгуулийн тухай хуулийг харах юм бол нийт нөгөө гаргах зардлын хэмжээ 1.2 тэрбум гэдэг одоо түүхэн дээд хэмжээ тавьчихсан байна. Тэгээд томсгосон тойрог гэхээр баруун аймагуудаар явж хурж очиж уулзалт хийх нь ч өөрөө хэцүү болчлоо. Энэ анх нөгөө энэ сонгуулийн хуулийг батлах гэж явах үеийнхээ эсрэг тийшээгээ явчихсан нь одоо бид нар үр дагаврыг харж штэ. Эмэгтэйчүүд мөнгөгүй залуучууд баруун аймагуудад очиж чадах юм уу чадахгүй. За дээрэс нь нийт зардлын 15%-тай тэнцэх хэмжээний зардлыг цахим орчимд гаргаж болно гэж заагаад өгч байгаа дээд хязгаарыг. Ингээ харах юм бол 400 хүн бүгдээрээ энэ дээд хязгаарыг одоо эвдэж мөнгө гаргалаа гэж тооцвол 6 тэрбум төгрөгийн мөнгө цахим орчимд руу буюу одоо метар байд юм уу, жиргэрийн бүүст байд юм уу, гадагшаа долларын урсгал болж гарах гэж байна л та. Энэ ингээд нэг анх ярьжснаасаа ингэж энэ сонгуулийн тогтолцоо ингэж амар өрсөлдөө шудраг биш гараатай байгаа нь хэр хортой вэ? Одоо сая намын нэр чигсалтан дээр нэлээд маргаан явж байна те тухайлбал. Тэгэхээр парламентыг бүрдүүлэх сонгуул бол өөрөө зөвхөн өрсөлдөх боломжтой байх хэрэгтэй. Тэнд үл эрэхтэй эмэгтэй те хүчин залуу хинч одоо шинэ хүн ороод л өрсөлдөхөд ийм ойролцоо төвшөнд өрсөлдөх боломжтой байх хэрэгтэй. За гэтэл улсын хурлын тухай хууль одоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд дээр ороод ингээд маш ахиц дэвшцтэй зөвшөөрөл гарсан. Парламентыг бэхжүүлэхэд төв нэмэр бодлого. Гэвч дараа нь гарч байгаа одоо тойргийн хуваарлалтай тогтоол батлаад гардаг тэр хуулбарууд бол үндсэндээ энэ олдтол одоо бүгдийг нүгүйчих. Тэгэхээр том тойрог бол юу болж ийн гэхээр хуучвал ашигтай, олон танигдсан хүмүүст ашигтай. Тэгээ үндсэндээ 2022 онд хийсэн бидний одоо сонгогчийн зам төлөвийн судалгаа зөвхөсгөлийн үндэсний төв хийсэн. Тэн дээр бол Монголын үндсэн төвлөлт, Монголын сонгуул бол үндсэндээ бүтцийн сонгуул. Тэгээ тэнд бол хин хамгийн өргөн үрэтэ бүтц үүсгэсэн төрийн алба, намын гишүүд тэгээд янз бүрийн нөгөө клуб холбоо сантай сөөхөн хүртэл орно. Тэгээд дээрэс нь халамж авч байгаа. Тэгээд товчондоо бол хин өөрөөсөө хамгийн олон хүнийг хамааралтай байлгаж чадсан нь ялдаг тийм тогтолцоо болж байна. Тэгээд ийм том тойрогтой болчихлоор бол үндсэндээ бол шинэ хүмүүс залуу сүршилт ямарч боломжгүй. Тэгэхээр энэ бол чагсаалтыг ч одоо харуулад нэрлэж болно шүү. Хуучин хүмүүсийн зөвшөөрсөн шинэ хүмүүс л орж ирж байгаа. Тэр үл харахад шинэ хүмүүс болж хуучсан хүмүүсийн зөвшөөрсөн эрх мэдэлтэй хүмүүсийн зөвшөөрлөөр орж ирж байгаа. Тэгэхээр Монголын энэ удаагийн сонгуул бол шулуух хэлэхэд гараанаасаа өмнө шудраг ус болох нь өрсөлдөх боломжгүй болох нь одоо тийм тодорхой болсон. Маш хязгаарлагдсан тийм. Тэгээ энэний үр дүнд бол нөгөө парламентын гишүүд чи иргэдийг төлөөлөх чадвартай биш. Товчондоо бол иргэдийг төлөөлөх үү эсвэл өөрт нь нэр дэвших эрх олгосон хүмүүсийг төлөөлдөг болох уу гэдэг тийм сонголт ирчихэж байгаа. Сонголт гэхээс илүү тийм нөхцөл байдал ирчихэж байгаа. Хэрэгтэй нэг зүйлийн юу юм бэ гэхээр 2023 оны 6 сарын 20-нд нэр улсын хурлын сонгуулийн тухай хуулийг баталсан байхгүй юу? Одоо тэр хуулийн дээр чиний над хэлж байгаа 15% байна. Одоо нийт танаа энэ цагийн чинь нэг өдрийнх нь юу 60 минут байна үлээ. Тэгээ сонгуулийн өрхөөрөө сайн мэдж байгаа. Ингээд энэ заасан хугацаанууд чинь жижиг тойрогт. Миний бодлоор бол.
Яг бол тухайн үедээ бид нар хэрэгжих боломжтой. сонгуулийн тухай хуулийг өөрчилсөн шалтгаанаа юу гэж хэлсэн бэ гэхээр нөгөө төсөл байргсан хүмүүс чинь бид нар зардлыг бууруулах гэж байгаа учраас сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэдэг ингэсэн шүү дээ. А гэтэл тогтоолоор хуулиас давсан одоо ийм тогтоол гарцсан байхгүй юу? Өөрөөр зарчмуудаа үүсгэсэн. Тий. Тэгэхээр эн чинь улсын хурлын сонгуулийн тухай хуулиндаа бас байгаа. Тойр биш үндсэн хуулинд ч байдаг лөө. Тойргийг тогтоолоор батална гэдэг. Цаашдаа тойргийг тогтоолоор батлах нь өөрөө сонгуулийн бүр айгүй том ийм өөрчлөлтийг хийдэг байх нь шүү дээ. Тэгэхээр тойргийг тогтоолоор батлах нь өөрөө айгүй буруу юм шиг надад харагдаад байгаа байхгүй юу? Тэгэнгүүт чинь одоо юу гэдэг зардлыг бууруулах гээд хуулиа баталсан чинь тогтоолоо батлахдаа уучлаарай тийм байхгүй шүү гэж баталчихж байгаа байхгүй. Хуулиас давцсан тогтоол байгаа. Ер нь бол хуулийн төсөл өөрөө батлагдах процесс нь хуулийнхаа үзэл баримталд нийцсэн байх хэрэгтэй зарчмын хувьд. Одоо хууль тогтооны хувьд. Тэгэхээр хууль тогтоон одоо тэр хуулийн үндэслэл нь өөрөө зардлыг бууруулахтай илүү тод шудраг байхыг дэмжсэн бол тэрийг дагаж харж байгаа зохицуултууд нь бүгд одоо тэндээ нийцсэн байна. Тэгэхээр энд манайд нөгөө дийгээс үндсэн зарчим алдагдсны л дэглэр. Дээрээс нь яагаад тэгвэл энийг сүр хүчнүүд эсэргүүцээг юм бэ? Арчилсан нам, хүн нам яагаад эсэргүүцээг гэдэг асуулт. Яагаад гэвэл тэдэн жагсаалтаар одоо байгаагаасаа илүү хүр ашиг авчрах юм байна гэдэг юм нөгөө жоохон давуу тал ороод ирэхэд бол одоо тэгээ өөрөөсөө жагсаалтаа тэргүүлээ авчиж байгаа учраас тэнд тухайн намыг дэмждэг маш олон залуучуудын тий одоо маш одоо хөрөнгө нөөцөө зарцуулж байгаа хүмүүс байна шүү дээ. Тэр олон хүмүүсийн хичээл зүтгэлийг бол үндсэндээ бас нэг талаасаа хязгаарлалт мэл хэрэг ашгаараа наймаалцж байгаа тийм болж. Тэгэхээр энэ дээр бол одоо заавал ирэх барьж байгаа нам гэхгүйгээр ерөөсөө бүх намууд бол цаашдаа дотоод ардчлалыг яаж сайжруулах вэ? Ил тод байдлыг яаж сайжруулах вэ гэдэг тэр бүгдээр анхаарахгүй бол одоо нэг ихэн булангартай бол адгын булангартай намуудыг бид нар цэцэлж чадахгүй засаглалыг бүх системүүд дагаад энэ хор үйлсэн ангижрахгүй. Одоо ингээд намуудыг цэцлэн гэхээр ингээд магадгүй нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүсийг хийж чадахгүй юм байна шүү дээ. Эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо юу байх хэрэгтэй вэ гэх юм. Эсвэл энэ сонгуулиас сурвалжилж байгаа хүмүүсийн оролцоо юу байх хэрэгтэй вэ гэдэг ч юм уу. За ингээд яриаг сонсохоор одоо юу гэдэг одоо ингээд нэгэнт өнгөрсөн гэж сонсогдоод байна л да. Тэгээ одоо яах вэ? Яаж хэрэгжүүлэх вэ? Нэг гарц гаргалгаа юу вэ? Би бүр их сэтгэлээр гоё тийм ингээд гоё асуусан. Одоо ярианы чинь наашаа ирж байгаа гоё. Реклам мархаас өмнөөс үг хэлэх юм шаардлаа. Маш гоё асуулт байна. Тэр арчлалын хамгийн чухал зүйл бол хамгийн ингээд чухал зүйл нь сонгуулийн маргаашнаас эхэлдэг. Тэгвэл та тэр хүн мандатаа өгөөд та ажил олгоод явуулчих. Би таныг ийм одоо намайг төлөөлөд тэнд ажиллах, хуульд ажиллах санал өгөхтэй тэр ажил руу томлоод явууллаа. Одоо би ажил олгох юм чинь таныг ажлаа хариуцлагатай хийж гэнэ, гүйцэтгэлтэй байна уу, санаачлагтай байна уу? Чи миний төлөө ажиллаад байна уу? Өөр одоо ингээд бүлгийн төлөө ажиллаад байна. Гэхдээ таны хувийн хэрэгшгийн төлөө ш. Та бүхний нийтлэг хэрэгшгийн төлөө ажиллаж байгаа гэдгийг үнэлэх боломжтой байна. Тэгэхээр тэр хяналтын механизмыг хэрэгжүүлэх хэм төлөө одоо бид үл жишээлбэл ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмжиж байна. Тэгээ үндсэндээ бол иргэдийн хяналтын тэр механизм бол ил тод байдал дээр суурлаад хэрэгжснээр л хяналтыг авах боломжтой. Тэрнээс биш хин нэг сайн одоо ёс зүйтэй улс төрч тарж ирээ тэрийг цэвэрлэнэ гэж найдвал үнэхээр гинэн байж боломгүй зүйлс. Энэ би харин иргэдэд үнэхээр уриалах зүйл байна. Тэр бол хэрвээ та бүхэн ардчилсан эрх чөлөөтэй байх тэрнийх үнцнийг ойлгож байгаа бол далтахаас өмнө ойлгож байгаа бол энэний чинь төлөө ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд хараацсаар ажилладаг. Иргэний нийгмийн байгууллагууд засаглалын хяналтыг хэрэгжүүлж байгаа. Хүний эрхийг хамгаалж байгаа байгууллагуудад ханд өгж сурах хэрэгтэй. Одоо орлогынхоо 5% ч юм уу те 2-3% нээлж байна. Өгөх нь бол өөрийнхөө эрх чөлөө өөр хүүхдийн ирээдүйн төлөө нийгмийн сайн сайхан байлгахын төлөө оруулж байгаа өөрхөө шинэ соёл болгож төлөвшүүлэх хэрэгтэй. Тэгхгүйгээр бол тийм хэвлэл мэдээллийн байгууллага одоо хараат ихэвчлэн улс төрөөс хамааралтай тийм үүсгэн байгуулагчтай санхүүжүүлэгчтэй байхад тэдний эрхшгийн төлөө ажиллах давмгай магадлал нь бол угаасаа л оггохоор тийм учраас одоо гинэн цайлганаар найдахтай шудраг ёс зүйтэй хүмүүст найдахаас илүүтэйгээр тэрийг та мөнгөний төлөөд өөрийнхөө төлөө ажиллуулах тийм соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй. Тэгээ энэ ингээд баг багаар хөгжиж явж ижил бид нар хянаж намуудыг зэгцлэх боломжтой. Рекламны цаг болсон байна. Хэлсэн дагуу гэдэг шиг. Бид нар буцаж орж ирээд энэ удаагийн сонгуул маш гэрийн даалгавар өндөртэй сонгуул болж байгаа. Таны тойрогт хэдэн мандат байгаа юм гэдгийг та судлаад тэр сонгуулийн өдөртөө бэлэн очих хэрэгтэй. Та нэг бол цагаан санд одоо өвчнгөө цагаан хуцаа өгж болно. Эсвэл яг л зөвлөлд дуулах хэрэгтэй гэдэг одоо хуулиа хэрэгжүүлж иргэний үүргээ биелүүлэх хэрэгтэй. Тэгэхээр гэрийн даалгаварт юу хийх хэрэгтэй юм бэ гэдэг мэдээллийг бид хөтөлбөрийн дараагийн хэсэгт сонгуулийн ерөнхий оронд тодруулъя.
За, эргэн төвтэй мөрлөө бид нар 6 минут үлдсэн гэж найруулагч төгч чинь. Тэгэхээр үнэхээр шийдлээ ярмаар байгаа мэдээлэл өгөх зорилготой 3 үнээсээ 2 минутаа би сэлцүүлгээ хаах саналтай байна. Сонголын ерөнхий ороноос одоо бид нар гэрийн даалгавар юу хийцэн байх ёстой вэ гэдэг манай сонгогчдод саналын өдөр саналаа өгтөө юу мэдчих ёстой байдгийг тамааш тодорхой товчоор хэлж За яг энэ сонгуульд одоо сонгуульд оролцож байгаа намын эвслэхээс илүү одоо саналаа өгч байгаа сонгогчдын хувьд одоо хамгийн хариуцлагатай оролцох сонгуул байна. За яагаад тэгэхээр одоо тойрог томссон байна. За одоо тэгэхээр бид нар ингээд өөрийн нутаг дэвсгэр дээр манайх хэдвэр тойрог байдаг их мэдээллийг харах хэрэгтэй. За одоо жишээлх юм бол нэгдүгээр тойрог гэж аваад үзэх юм бол ар хангаа, баян хонгор, өвөр хангаа гэдэг. За энэ аймагуудын хувьд одоо мандат нь 9 байна гэсэн үг. За ингээ мандат 9 байх юм бол бидний эхний ээлжинд мэдэх юм би одоо хэдвэр тойрогтон хэдэн хүнийг сонгох юм бэ гэдэг мэдээлэл харах. За хоёрдугаарт нь манай дээр хэдэн нам эвсэл нэр дэвшиж байна вэ? Хэдэн хүн бие даагч байна вэ гэдэг мэдээллийг бас харах хэрэгтэй гэсэн. За ингээ хараад мэдснийхаа дараа энэ хүмүүс ямар мөрийн хөтөлбөртэй байгаа юм. Тийм ээ, би эндээс юу харах хэвтэй, хэнийг сонгож болох юм гэдэг мэдээлэл харна. За энэ мэдээллийг харах юм бол мэдээж ингээд хууль заасан 8 арга хэлбэрээр улс төрийн намаас сурчлагыг юм. Иргэдийн хувьд бол яаж яах вэ? Сонин хэвлэл одоо бидний энэ өгж байгаа мэдээлэлч байдаг юм уу, тийм ээ? Одоо тарааж авал сурчлагын материалч гэдэг юм уу? Тэр байтугай одоо энэ хуулинд нэгдсэн самбар гэж ойлголт гарч ирж байгаа. Суманд 2, хороонд 4 гэд. Тэр одоо мажоритар тогтолцоон дээр бол тэр нэгдсэн самбарт орж байгаа бүх хүмүүсийн нэр байна гэсэн. Хэдэн намын эвслээс хэдэн хүн нэр дэвшиж, хэдэн бие даагч бүх мэдээлэл нь иргэдийн хувьд ингээд зарим иргэд сонгуулийн дараа ярьдаг л да. Манайд ерөөсөө нэг л намын материал орж ирсэн. Тэгээд дундаас нь хэн нэгэн ерөөсөө манайд оруулахгүй байсараад би хэнийг ч мэдэхгүй энэ сонгуульд оролцсон гэж хэлээд байдаг. Тэгэхээр энэ бол иргэдийн хувьд нөгөө би өөрөө төрөө сонгож байгаа тийм ээ намайг төлөөлөө сонгож байгаа учраас би өөрөө мэдээлэлтэй байх гэдэг утгаараа харна гэсэн. За хоёрдугаарт хамгийн чухал юм байна вөхөр одоо сонгогчдын нэрийн жагсаалт гэж ойлголт байдаг. За энэ нэрийн жагсаалт бол хоёр хэлбэр байгаа. Нэгдүгээр нь гадаад байгаа сонгогчдын нэрийн жагсаалт, нөгөөх нь дотоод нөгөө Монголд байгаа хүмүүс саналаа өгдөг. Гадаад байгаа сонгогчид бол нэрийн жагсаалтад үйлдэхдээ өөрсдөө би сонгуульд оролцоно гэдэг илэрхийлдэг. За энэ хугацаа бол одоо гадаад байгаа сонгогчд хэрвээ энэ нэвтрүүлгийг үзчихвэл тийм ээ 6 сарын 15-ны өдрөөс өмнө өөрийнхөө оршин байгаа нутаг дэвсгэрийн дипломат корпусын газар буюу өсвөр бүртгэлийн газартай холбогдоод сонгуульд оролцох. Нэрийн жагсаалтанд орох хэрэгтэй. Нэрийн жагсаалтанд орж иж яах нь вэхээр одоо таны сонгуультаа өгөх эрхчин үүснэ гэсэн. За Монголд байгаа сонгогчдын хувьд бол бид нар мэдээж хэлдэггүй. Гэхдээ бидний мэдээлэл бүртгэлийн байгууллагаар дамжаад нэрийн жагсаалтанд бичигддэг. За хамгийн одоо гол чухал юм юу нөхөр иргэд сонгогчид энэ мэдээллийг маш сайн шалгах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол бүртгэлийн байгууллагын үйлдэж байгаа одоо нэрийн жагсаалт үнэн байна уу, зөв байна уу гэдэг хяналт хөндлөнгөөс хяналт тавих гол хүн чинь болохоор иргэн байгаа. За хоёр хэлбэрээр шалгаж болно хуулийн заажсан. Хамгийн одоо бидний ойрхон хэлбэр хүн болгон гар утастай тийм ээ. Election бүртгэл гөвцөг юм гэдэг сайт руу ороод тийм ээ өөрийнхөө мэдээллийг шалгана. Тэн дээр хоёр мэдээлэл байгаа. Нэгдүгээрт нь одоо хувь нямсран гэдэг хүний мэдээлэл нь за нөгөөх нь нямсрангийн гэрээ хаягн дээр одоо саналаа өгөх сонгуулийн эрх бүхий хэдэн хүн байна гэдгийг харна. За энэ мэдээлэл одоо яагаад чухал вэ гэхээр одоо сонгуулийн үеэр гараад идэгч манай хаягн дээр танихгүй хүмүүс байгаад байна гэж. Тий, тэгэхээр бид нар энийг засах боломж бидэнд байгаа гэсэн. 6 сарын 14-өөс буюу одоо санал авах өдрөөс 14 бид нар тэр мэдээл зөрүүтэйгээл мэдээлчих юм бол бүртгэлийн байгууллага засна. Тэгэхээр энэ мэдээллийг сайн өгнө. Тийм, тэр бүртгэлийн газраас асуух хэрэгтэй. Тэгэхээр 6 сарын 28-нд бүхэгний ард суугаад хэдэн 8 9 хүнийг дугуулах вэ? Хин гоё нэртэй байлээ биш. Би хэнийг дугуулах вэ гэдэг шийдвэрийг гаргачаад бүгдээр очиорой л гэж хэлсэн байна. За хурамч мэдээллийг нэгтлэх дахиад чатбот үүсгэж байгаа тийм. Энэ факт чекинг ажиллаж нэмэх нь танах одоо нэг юм алгоритм үүсгээд байна шүү дээ. Яаж ажиллах боломжтой, гар утаснаас хандах боломжтой энэ талаарх мэдээллийг 5 минутанд багтаад хэлээд өгч. За хэцүү болохоор. За асуун нэртэй чатбот ашиглалтанд орж байгаа. Mongolian Fact Checking Center гэх Facebook хуудасны ерөнхийдөө нөгөө мессенжер чат руу бичснээр энэ чатботоор үйлчлүүлэх боломжтой гэсэн. Тэгэхээр түрүүн арай их ч бас хэлжсэн нөгөө MIT-ийн судалгаагаар хурамч мэдээлэл үнэн мэдээллээс 6 дахин хурдан тархаад байна гэдэг нь Монгол хэлсэн судалгаагаар ч гэсэндээ батлагдчих. Ер нь бол батлагдчих байгаа. Тэгэхээр үнэн мэдээллийг яаж илүү тэгвэл дүүцгүүц хэмжээгээр түгээх вэ гэдэг дээр бид нар баримтны тэргуунд Монгол гэдэг одоо сүлжээг үүсгээд одоо нэг 5-6 сар ер нь бол ажиллаж байна. НТV телевиз сүлжээний маань гишүүн байгаа. Тэгэхээр Mongolian Fact Checking Center-ийн шалгасан баримтаар нэгтэлсэн сонгуультай холбоотой бүх ил мэдээллийг чатбот руу одоо юу гэдэг санал авах байр ажиллаж байгаа юм ч гэдэг юм уу те. Гих мэтээр асууснаар бидний одоо 1000 орчим баримт шалгалт хийсэн байгаа. Тэндээс систем автоматар шүүгээд тохирох хариултыг нь 2-3 хариултыг өгдөг боломжтой болж байгаа гэсэн үг. Яг бид нар өнгөрсөн 7 хоногт нийснээс хойш яг чатбот маань сургагдж байгаа.
байгаа. 6 сарын 28-нд сонгуульд өгөх хүртэл ер нь бол нэлээд сайн мэдээллийн баазтай болчихлоо гэж харж байгаа. Тэгэхээр Mongolian Fact Checking Center-ийн хувьд бол баримтаар шалгасан мэдээллийг өгч чинь тэрнээс гадна одоо NTV телевиз 100-ны мэдээ сонин Go-Go-цэгийн мэн item гэх мэтчлэн манай сүлжээнд одоо гишүүнээр ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд бас сонгуультай холбоотой мэдээллүүдээ энэ 7 хоногоос эхлээд яг дүүргэлт хийгээд эхлэх юм байна. Тэгэхээр асуугаад хариулт авах боломжтой. Асуу гэсэн чатботыг ажиллаж эхэлж байгаа. За ингээд манай хилцүүлгийн цаг харамсалтай дуусч байна. Энд чинь өөрөө маш том юм одоо хаашаач өсөрч магадгүй юм төвхтэй сэдвийг зах цухаас нь бас мэдээлэл өгөх гэж оролдлоо. Тэгэхээр 28-нд сонгох өдрөө та хариуцлагатайгаар сонголтоо хийчихсэн, судалчихсан очоорой. Сонголт гаргах шийдвэр гаргалтанда баталгаатай их сурвалжаас үнэн бодиттой мэдээлэл авахыг аль болох эргэлзээрэй. Энэ сонгуулийн шуурган дунд баг төөрөгдөж шийдвэр гаргалтаа одоо амжилттай сайн сонгоно гэж итгэж байна. Хамт байсан үзэгч танд баярлалаа. Эх 7 хоног шинэ сэдвтэй иргэд уулзъя. За баярлалаа.